За сайхан амарцгаасан уу. Миний ард Монголын хөх тэнгэр байна харж байна уу та нар? За, ерөөсөө л энэ штэ. Би энийг л хэлээд байсан штэ та нарт. Хараа. Нэг юм манай нэг нүүдэлчтэй нэг юм ухаан байна. За намайг одоо би өнөөдөр айгүй их баяртай байна. Айгүй гоё байна. Сэтгэл минь сайхан байна. Яагаад гэвэл данх зайлсан. Данхыг зайлаад маш олон хулгайчууд. Энэ бол би та нарт удаадараа хэлсэн. Энэ бол бүлэг хоорондын зодоо. Монголын ард түмний төлөө, монголчуудын төлөө хийж байгаа зодоо юм биш ээ. Зүгээр л хин үжтэй үчүүгөө үзэж байгаа энэ маавчсан төрийн бүлгүүдийн хоорондын зодоо. За дэлхийд мафууд одоо нэг шууд АК-таа ороо буудаад устгадаг бол эднэрт юм зүс зориг байхгүй. Албан тушаал ирэх мэдл. Эд хөрөнгийн төлөөх зодоо байхгүй. Тэгэхээр энийг одоо бид нар өөрсдөө ашигтайгаар эргүүлэх. За намайг одоо ингээл данхын данхыг зайлуулъя гэж удаадараа лайв хийгээл пост оруулаад ямар ч цалин хөлсгүй мөнгөгүйгээр цаг заваа зарцуулаад ингээд юм хийсэн. Тэгэхдээ ажил уцаар яриад шилж байгаа. Чангсан гэдэг. За ингээд юм хийгээ явангууд намайг одоо ухаан удаагаас мөнгө авчихсан. МСС од жаргалын хүн гэж хуцаж байгаа. Би энэ хулгайчуудаас энэ хацнуудаас би өгсөн баасныхаа мөнгийг авах үед тийм байхгүй шүү дээ. Тэгээд наадуул чи над шиг ийм хүмүүстээ зээч мөнгө өгдөггүй юм заяа. За тэр үнэн ба зөв намч байна уу тэр цэцгэнч байна уу хамаахгүй тэр мөнгө төгрөг авсан. Над ерөөсөө хамаахгүй. Одоо би л уруужгүй өгөхгүй бол тэдний уруух бол надад хамаагүй байхгүй юу. За миний ярих гэдэг гол асуудал бол юу юм гэхлээр одоо тэгээд намайг МСС-с мөнгө авсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь намайг одоо хүүхийн талын хүн гэж байгаа байхгүй юу. Бид нар ингэх хэрэгтэй. За одоо хүүк дан хоёрын дунд дан гарлаа. За яг үүндээ бол хүүхэд мэдл байхгүй. Ямар ч мөнгө байхгүй. Тэгээд мөнгө идэх боломж одоо оюун эрдэнэс хамаагүй бага байхгүй юу. Тийм учраас хүүхдээ нийлж ягаад оюун эрдэнийн дараа тавах хэрэгтэй байхгүй. Оюун эрдэнийн дараа тавах хэрэгтэй. За оюун эрдэнийн дарцгаа одоо яах вэ гэхлээр одоо хүүхийн дайснуудтай нийлж ягаад хүүхийг дараа тавах хэрэгтэй байхгүй. За одоо жишээлбэл юу гэдэг юм. Хүүхийн дайсан ураны эсрэг үзэгчд байлаа гэхэд ураны эсрэг үзэгчдтэйгээ нийлж ягаад хүүхийг дарж авах хэрэгтэй. Францд очиж гарын үсэг сурсан. Ард түмнийхээ эсрэг гэмтэрэг хийсэн. Тийм үү? Тусгаар тогтнолынхаа эсрэг, байгаль орчныхаа эсрэг, Монгол улсын одоо хүн амын эрүүл мэндийн эсрэг маш ноцтой гэмтэрэг хийсэн гэд хөрөлц хүчрэлт хоёрыг одоо эсрэг чагсах хэрэгтэй. Энэ хоёрыг унгааж аваад тэгээ Монголын ард түмэн Америкийн нэгдсэн улсын элчин дээр очиж чагсаал хийх хэрэгтэй. Шудраг байдлыг нэх. Америкчүүдийн шудраг юм бол элбэгдүүлчийг авъя. Сайхан бэлгийг өгөө. Эдгээр бол Монголын үндэсний урагчд. Америкчууд урагчдыг нууд юм гэд элбэг дээр сайхан бэлэг хоёрыг авчирч ялын нөхөх хэрэгтэй.
За дараа нь бид нэр ухаан удаа нэх хэрэгтэй. МСС-ийн од жаргалаас ухаан удаа авах хэрэгтэй байна. МСС-ийн од жаргалаас. МСС-ийн очд гадаа очид одоо залуучууд суучих хэрэгтэй. Дан хоёр эрднийг одоо буулгах гэж залуучууд айгүйх цугларлаа шүү дээ. Гоё байна. Сайхан байна. Эрүүл хүмүүс гарч ирж байна бидний доороос. Хэдэн хорооны авгаанар маань үхээ дуусах байлгүй дээ. Сонгуул хөдлөлт хэдэн хорооны авгаанар үхээ дуусах үз. За тэгээ бидний доороос ингээ эрүүл гоё залуучууд гарч ирж байгаад баярлж байна. Залуучуудаа дэмжиж байна. За одоо МСС-с ухаан утга авах хэрэгтэй. Тийм үү? Дараа нь одоо Женкогийн Батулгаас төгрөг нуурын орд авах хэрэгтэй. Ингээ бид нар дистратагаар нэг нэгээр нь авах хэрэгтэй. Ойлгож байна уу? Би юу гэж хэлэх гээд байна гэхээр биднэрт хүч байхгүй бол хүчтэйтэй нийлээд одоо нэг нэгийг барьж идэвхэх хэрэгтэй байхгүй. Нэгтлэлт нь орж байгаа л нэгийг барьж идэх хэрэгтэй. Тэгээ одоо данхыг унгахын тулд хүүхдэд нийлж байгаа данхыг зохиол унгаачих хэрэгтэй. Одоо хүүхийг унгахын тулд хүүхийн эсрэг хүмүүстэй нийлж байгаа хүүхийг унгаачих хэрэгтэй. Энэ хинд ашигтай юм гэвэл Монголын ард түмэнд ашигтай. Бидний ирээдүйн үр хүүхдүүдэд хэрэгтэй байхгүй юу? Би бол ямар ч ивент итгэгч байхгүй. Ямар ч хар байхгүй. Аюу сэтгэл амар байхгүй юу? Би ч аюу сэтгэл амар амгалан байж чаддаг. Тэгээ намайг хүмүүс гайхаад байгаа. Чи яг хэний талын хүн юм бэ? Чи хэний талын хүн юм бэ? Би Монголын талын л хүн. Заавал одоо намайг хин нэгний болгохгүй. Намайг хөрөлцөхгүй юм болгохгүй. МСС юм болгохгүй. Тэгээ илбэг дөрж юм болгохгүй. Ямар хайш. Та нар чи бүгдээр хардаа эзэнтэй юм. Өөрсдөө бодоод ах юм. Бүр толгой эргчлээ. Чи яг алийг өмөрөөд ах юм. Үгүй энэ чи өмөөрөх хүн алга. Хөрөлцөхийг би өмөрөх юм уу? Ураны гэрээгээ Францд очиод ард түмнээ төлөөлж гарч ирчээд ард түмнийхээ эсрэг гарын үсэг зурж байгаа хөрөлцөхийг би энэ талд орох юм. Ах トゥ хамаатан садангуудаараа нийлээд улсын хөрөнгө цуслаад үр хүүхэд бэрээ баярлуулад тэгээ хятадуудтай хөдөлцөж гүгээд байгаа хоёрны талд орох юм уу? Ураныг ухах гэдэг учирлын талд орох юм уу би? Монголоос урвцсан би элбэг төржийн талд орох юм. Би Монголын талд байгаа учраас би хэний ч тал биш гэсэн үг. Яагаад гэвэл энэ хүмүүс чинь нэгнийхэн талд орох гэм ямар ч боломжгүй байна. Бүгдээрээ Монгол улсын эсрэг юм хийгээд. Монголын иргэдийн эсрэг юм хийгээд байгаа учраас би аль ч талд нь орох гэм боломжгүй байгаа даа. Хэрвээ Монголын төглөө юм хийж байгаа хүчин гараад ирвэл би тэдний төлөө би юугаа ч хийх бэлэн зүтгэн. Хөрөлцөхийн талд орох ямар ч боломж алга. Женкогийн талд орох боломж алга. Тийм үү? Учирлын талд орох боломж алга. Оюун эрдний талд орох боломж алга. Элбэг дөржийн талд орох боломж алга. Ардл намын талд орох боломж алга. Ардын намын талд орох боломж алга. Тийм үү? Тэгэхээр би аль талд нь ороогүй. Та нар намайг хэний тал? Би Монголын тал. Би Монгол хоолоо идэ. Монгол ухаанаараа бай. Монгол соёлоо шүтгий. Юу гинэ? Герман маягийн соёл писта. Угсаа хацны чин герман маягийн соёл. Монголчууд хамгийн соёлтой хүмүүс. Хамгийн дүлгөөхөн. Хамгийн төвчээртэй. Хамгийн гинэн. Хамгийн мангар. Ийм хүмүүс. Монголчууд дэлхийд ямар байхын зааж өгсөн. Монгол улс Оросыг байгуулад өгсөн. Монгол улс Хятадыг байгуулад өгсөн. Монголоос дэлхий сурсан шүү дээ. Тэд Герман маягийн соёлтой парламент гэж үгсэн хацны чинь. Монгол маягийн соёлтой парламент байж болдгүй юм. Яахлаараа заавал Герман маягийн соёлтой байд. Хуцаад бистанаар монголоор л үзье. Хоол нь монгол бай. Соёл нь монгол бай, ухаан нь монгол бай, төвчээр нь монгол бай. Тэгэхээр энэ нүүдэлчдийн ухаанаар л нэгээр нь цохиулаад төрөө цэвэрлж Монгол улсаа аврах хэрэгтэй. За юм байна.